За нөгөө нэг захтансан газар маажна гэдэг нэг үг өгдөг тий. Тэрэн шиг энэ төсвийн сахилга батыг сайжруулахад их чухал тогтоолын төсөл байгаа юм. Энэ төслийн хувьд бол дээрэс нь төсвийн байнгын хорооны гишүүний хувьд бид өхөн ч гэсэн одоо яг энэ оруулж ирж байгаа тогтоолын төсөл дээр бас их анхааралтай ажиллах юмуд байгаа. Зүгээр яг энэ мэдээж улсын их хурлын чуулганаар ороод батлагдах байх. Өнөөдөр 19-с 9-13-нд бодвол манай төсвийн байнгын хорооныхон төсвийнхөө сахилга батыг сайжруулахын чухал тогтоолын төслийг дэмжих байхаа гэж найдаж байгаагаа илэрхийлье. Ер нь зүгээр санал хэлж байгаа юм. Би энийг цаашдаа энэ чуулган дээр асуухын шүү. Та нар энэ барилга хот байгуулалт сангийн яамныхан байж ах шиг байна. Төсвийг ер нь хоёр янзаар хулгайлаад ах шиг байна. Миний бодлоор. Нэгдүгээр тэр нөгөө ковидын үед гарсан улсын их хурлын тогтоол засгийн газрын шийдвэртэйгээр холбоотойгоор нөгөө магадлан хийлэгдэх болсон. За магадлангийн мап гэдэг юм үүссэн. Үүн дээр энэ тогтоолын төсөл дээрээс анхаарах хэрэгтэй. Барилга хөгжлийн төвийн дарга байж ах шиг байна те. Барилга хөгжлийн төв аудит нийлж ягаад төсөв тавьсан улс төрч гурав нийлж ягаад үндсэндээ төсөв төртгийг яаж өсгөж болдгийг өчигдөр уржиг дээр ард намын бүлэг дээр одоо боловсролын сайд ярьж байгаа хгүй 4 тэрбумаар эхэлсэн боловсролын одоо салбарын нэг төсөл 40 тэрбум өссөн тухай. Өөрөөр хэлбэл 10 дахин өссөн гэсэн үг үү те. Гэтэл таны энэ дотор ч бүр 1200 дахин өссөн тухай 4 арга хэмжээ байна. 600 хүртэл өссөн 14 төс арга хэмжээ. Тэгэхээр энэ асуудал гол тогтоолын төсөлд орох ёстой. Өөрөөр хэлбэл тэр магадлангийн мап гэдэг нэг асуудал үүсчихэд байгаа. За хоёрдугаарт нь тэр нэг манай алтан дарга яриад байгаа авилга шингэсэн төсөв гэж. Энэ бол яг төсөвчин тэр төсөв хийдэг компани улс төр шидэнд нийлж хагаад авилга шингээсэн төсөв хийгээд байна. Үндсэндээ яг одоо манай тойрог дээр бас явдал шүү. Нэг газар нь нэг цаг хугацаанд нэг доор шахуу төсөв төртөг, нэг нь 5 тэрбумаар байж хад нөгөөх нь 12 тэрбумаар байгаа байхгүй юу? Яг адилхан барилга, яг адилхан юутай. Тэгэхээр яагаад ийм төсөв төртгийн зөрүү ийм өндөр гараад байна уу гэдэг асуудал байгаа. Бас сунжирсан асуудал байгаа тийм ээ. 4 тэрбумаар ихэд 40 тэрбумаар дуусгаж яах гэдэг бол иймэрхүү их өндөр төсөвтэй байгаа учраас өнөөдөр манай улсын одоо хөрөнгө оруулалтанд зай байхгүй боллоо. Бид одоо үндсэндээ улсын төсөв гэдэг зүйл бол уг нь төсвийн бодлогоор эн чинь эдийн засгаа дэмжих гэж байгаа хэлбэр шүү дээ. Гэтэл нөгөөх нь эргээд эдийн засгаа боомлдог хэлбэр болчиход байгаа. Тэгээ энэ чиглэл рүү их анхаарах хэрэгтэй. Чуулган дээр би яг одоо барилга хөгжлийн төвөөс өнгөрсөн хугацаанд сүүлийн хэдэн жилийн бүх тоонуудыг асуун шүү. Энэ чиглэлээр бэлдээрээ сангийн яам барилга хөгжлийн төв бэлдээрээ магадгүй аудит тэр үед орж иж магадгүй тэгвэл ингээд дэлгэрэнгүй асуун шүү. Тэгээ дэмжиж байгааг хэлж байгаа энэ тогтоолын төслийг.